Монгол Улсын инженерчлэл ажилтнуудын хөгжлийн шинж чиг хандлагыг нэгдүгээрээс мэдрэх боломжтой Монгол инженер 2026 нэгдсэн арга хэмжээ боллоо. За энэхүү арга хэмжээний үеэр техникийн механикийн олимпиадыг зохион байгууллаа. За уг олимпиадын CAD/CAM CAE инженер багийн төрлөөр 20 баг оролцсноос Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн баг мөнгөн медаль хүртсэн байна. Инженер оюутан компани төлөөллүүдийн үйл ажиллагаанд биечлэн оролцсноор хамтын ажиллагааны шинэ гарц гаргалгааг нээх ач холбогдолтой. Түүнчлэн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид инженерийн мэргэжилтнүүдтэй танилцаж, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход эерэг нөлөөтэй гэсэн юм а. Ер нь бол энэ тухайн програм хангамжтэй бас юм зургийн төслийн зүйлүүдийг үйлдвэрлэлтэй бас залуу хүмүүстэй бас суралцуулах байдлуудыг бас их хэрэгжүүлэх талаас нь ажиллаж байна. За энэ удаагийн тэмцээн маань өөрөө нэгэсэндээ инженерийн шийдэл, за үйлдвэрлэлийн механикжуулалт, автоматжуулалт төрлөөр бас зохион байгуулагдлаа. За яг манайх ч өөрөө хүн техник технологийн үйлдвэрлэл засвар үйлчлэх хариуцдаг учраас ер нь байнгын яг энэ програм хангамжаа ашиглах, за CNC токер машин дээр бас энэ чиглэлийн эд ангиудыг зорох призлэгч гэдэг энэ ажлуудыг тогтмол хийдэг. За ийм учраас бас энэ удаагийн тэмцээн уралдаан маань оролцох нь бас өөрөөс бид эдийн бас тогтмол өдөртмөн хийдэг ажилдаа бас нэвтрүүлэх, за үүнийгээ цаашааш нь бас залуу инженерүүдэд бэлтгэх гэдэг ч юм уу иймэрхүү бас зорилттой бас агуулгатаас оролцсон манай багт. Эрдэм шинжилгээний хуралд аман илтгэлээр 28, танилцуулга илтгэлээр 18, инженерийн багийн төрлөөр 20 баг, инженерийн ганцаарчилсан төрлөөр 61, студент челленж төрлөөр 58, техник технологийн төрлөөр 120 оролцогч тус оролцлоо.